ерөнхий бол энэ хүн төрөлхтний одоо өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн түүхэн яг замнал гэх юм уу энэ дээр бол ерөөсөө л хөгжим байна уу зураг архитектур байна энэ бол гол үндсэн одоо оргил зүйл нь бол хүн ерөөсөө хөнгүүгээр бол ямар ч гайхамшигтай ямар ч одоо сайхан одоо зүйл бол бараг утга учиргүй болж байгаа. Тэгэхээр бид нар бол хичнээн алдартай хүн байж болно, хичнээн мундаг сайхан бүтээсэн хүн байж болно. Гэхдээ тэр хүн бол эхний ээлжинд бол өөрөө хүн байна. Хинт зориулж байгаа гэдэг бол бид нэр айгүй сайн мэдсэн байдаг болоо гэж бодож байна л да. Тэгээд тэр энэ дэлхий дээр бол их олон бүтээлч, уран бүтээлчд байгаа. Тэдний амьдрал бол ерөөсөө давтагдчихгүй. Тэгэл би бол ингээд яг би ингэж ярьчлаа. Энэ дээр бол бүтээлч болгоны амьдарч байгаа цаг хугацаа нь бол давтагдахгүй. Амьдарч байгаа хувь заяа тэд нар бол янз бүрийн одоо амьдралаар явж исэн. Эцсийн маш баянч байдаг, маш ядууч байдаг. Эцсийн тэдний гол зорилго нь болоод ирэхээр ерөөсөө л нэг шинэ юм сайхны төлөө амьдралаа зориулсан тийм замнал яг агуулга нь ингээл дуусгаад энэ дүгнэлт гээл те энэ юу вэ гээл тэгэхэд тэгж байгаа. Тэгэл манай багш бас ярьж байсан. Ер нь бол урлаг гэдэг бол хүний зүрх сэтгэлийг хүнийг бол дандаа өргөж тэр хүн магадгүй ингээд олон хүүхэдтэй хүн байж болно, ажилчин хүн байж болно. Тэр хүний амьдралын тэр давлгаан донд ингээд явж байгаа тэр хүний оюуны одоо хэрэгцээ тэр оюун санаа зүрх сэтгэлийг бид нэр тижээхэнд болд бидний бүтээл оршиж байгаа. Одоо утга зохиол, яруу найраг, хөгжим энэ бүгд бол хэлбэрийн хувьд бол өөр байж байгаа. Бүжиг одоо ингээл архитектур энэ бүхэн маань бол нэг юм дээр зангид одоо гоо сайхантай холбоотой. Гоо сайхан тэгээд хүний одоо сайхан барилга байгууламжуулаа гэхэд бол тэрийг харахад бол урлагийн талаас одоо бүх талаасаа бол тэр хүн бол бид архитектор авторын одоо оролцоо бол тэнд байж байгаа. Тэгээд нэг хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор энэ урлагийнх дээр жишээлбэл хөгжимчин гэж ярьж байгаа. Бүх хөгжим тоглодог мундаг хөгжимчд хөгжим зохиохгүй. Тэр мундаг хөгжим зохиож байгаа одоо хөгжмийн зохиолчд нь бас мундаг тоглохгүй гэх юм уу. Ийм зөрчилдөөн бас байдаг л да. Тэгээд яг энэтэй адилхан бол ер нь бол уран бүтээл бол дандаа л эрэл хайгуул. Архитектур бол одоо орон зайтай, төрөлхтөрөлтэй төрөлхтөрлийн одоо салшгүй нэг урлагийн төрлийн хувьд бол бусад урлагуудтай бол маш их холбоотой байдаг. Зураг одоо баримл эдгээр бол архитектуртай одоо манай хөгжчүүд бол ярьж байгаа юм л да ихэр гурвууд нэр гэж ярьж байгаа. Тэгэл урлагийн түүх гэтэл бол архитектур явж яадаг, зураг явж яадаг. Тэгээд энэ урлагийн талаар ярихаар бас стил гараад ирж байгаа юм л да хэв загвар. Сонгодог болоод явчихж байгаа. Тэгээд одоо модерн янз бүрийн урсгал болоод ингээл өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ бүгдийн энэ дээр болоод ирэхээр их ойрхон байгаа бас ерөөсөө давтагдаагүй олж байж байгаа ийм төрлүүд ингэж явж байгаа.